За би ингээд Солонгос дэрснийхэн бараг маргааш нас нь ажил гэж эхэлсэн. Энэ нь болохоор шабу гэдэг Солонгосын сүлжээ халуун дугааны ресторан, буфе ресторан. Тэгээд нөгөө нэг яг хятад малатаа шиг хоолнуудынхаа ногоо материалуудыг өөрснөө портоор аваад ширээн дээр очиод халуун шүлэн дээр хийж иддэг буцлагдаг хот pot шиг тийм. Гэтэ Солонгос одоо хэм маягтай тийм ресторанд ажилласан. Тэцтэй юм хийндээ өглөө очиод бэлтгэлээ хийнэхээс өмнө одоо энд би жишээ нь жууснийхаа савыг дүүргэсэн 2 янзын чавганы болон ус үзний шүүс. Тэгэхээр чавганы болон ананы шүүс 2 байдаг. Тэрнийг дүүргэсэн. Одоо болохоор би будаа ороож байна. Нэг хулсан савнд хийцэн амталсан будаа байдаг. Нэг будааг нь порцлоод тэгээд юм шиг эхнэр нь будаа ороодог. За энд болохоор заал маань харагдчихэв. Энд чи шарсан дахиад кимчи, түүхийн өндөг, порцлсон будаа. За тэгээд пицца, ишээ болохоор паста, янз бүрийн амталж шарсан дахиа, догбоги, эрдэнэ шиш, сосисик. Уух юмнууд байна. Пив, жуус, кофе, цай, ундаанууд. Энд талд болохоор салаад болон жимсний салаад, хөлтөө жимс тэр харагдаж байна. Нөгөө талд болохоор зарим йогурт, заримны чимэглэлүүд харагдаж байна. Ийм бүхний хоолны газар байдаг. Тэгээд өдрийнхэн цайны цаг болохоор ресторан хааж агаад завсарлага авч ажилчдын амрангаа цайндаа орцгоочдөг. Өөрөөс нь болохоор саяны ресторанд үзүүлсэн бүх хоол хүнснээсээ бас хүснээрээ идэж болдог. Тэгэхгүй ингээд түүх ногоо оргож өдөр цадаад байгаа шүү дээ шиг. Гэхдээ махрифэр энэ гахнасаа ороод юм задраад байсан. Асуумстай. Нилээн сайн хүрэж байгаа юм шиг. Би болохоор энэ ресторанд түүхийн ногоо болон шилэнд хийх ногоонуудыг бэлтгэдэг. Тэгээд дуусныг нь дүүргдэг ажлуудтай өдөр болгон хийдэг. За энэ болохоор миний яг хийдэг үнцэн ажил байгаа ногоо дүүргэлт. Ногоо нь болохоор юм 2 хөргөгчтэй. Нэг хөргөгчөнд нь болохоор хот потныхаа шүлэндөө одоо чанж идэх зэрүүлттэй ногоонууд. Энд болохоор түрүүн нэг юм summer roll шиг юм байсан. Тэрэнд ногоонуудаа түүхийгээр нь ороож идэх зэрүүлттэй жижиг ногоонууд болон шөлөө амтлах зэрүүлттэй ингэ шахсан талан гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд болон түүфүү, пүнтүүз, гоймон, гурил зэрэг хөргөчөнд хадгалах зүйлсүүд байдаг. Тэднийг ерөнхийдөө дүүргээд тэгээд шөлтөө хоол идж байгаа хүмүүс нь болохоор хэмжээнээс юм аваад дууссан хайрцагнуудыг нь тогтмол одоо хоосруулахгүйгээр тогтмол дүүргэж авах үүрэгтэй байдаг. Хохтой яаж гоё зогссон юм бэ? Амар гоё зогссон. Цоцрол гоё зогссон. Кумава. 많이 주세요. 많이. 해줘.
Яаж пивэр дөрөвтэйг харуулсан. Солонгос дээрээ өмнө соёлын шоп болж гэнэ үү? Хичээний мөхтэй пивний батгаас байдаг юм байна. Тэгээд хичээний эзэнтэй тэгээд агааргүй сакам бичдэг. Тэгээд пив хичээний яаж дүүрэх бичлэг болж байгаа юм заяа. Тэгэл ногоо ер нь дүүрэн байх юм бол өөр бас будаа дуусчихвэл будаага бэлтээ соус одоо салат дрессинг мэдэр дуулсан байх юм бол тэр савнуудыг бүгдийг нь дүүргэдэг. Тэр цаана харагдаж байгаа болохоор миний дүүргэдэг ногооны хөргөгч байна. Тэр ер нь дүүрэн байх юм бол ингээд бусад зүйлстэй туслаад арчиж угаах юм даа. Туслаад байждаг. Өдөр цайны цагийн завсарлагын дараа үдээс хойш ийм амттан бас ажилчдад өгдөг. За тэгээд хүмүүсээ харж байгаа хүн их байвал 22-оос хүн бага байвал 21-30-аас үйлчлүүлэгч нартай хэлж хагаад ногоогоо хураах чинь сүүлийн дүүргэлтэй хийгэрэй гэж хэлээд санаасны дараа 21-30-аас 22-ын хооронд ногоонуудаа хурааж эхэлдэг. Тэрнээс өмнө бас ажилчдаа хоолоо хураахаас өмнө хоол идэх хүмүүс байвал оройн хоол бас хурааж хаяхаас өмнө ажилчдад өгчдөг. Цүнх айн дээ. Хичээн байдаг хотын жижиг хатгалахтай жишээ нь хатас нийтийн тээвэр явдаггүй. Өглөөний нээж дээр таксид чигээд оройн болохоор захирлууд болон ажилчдын машин ажилчдаа өглөө